сайн байцгаана уу манайхаа Анхлуун байна. Би өнөөдөр Flash-ийн Outfit of the Week контентэд зориулаад 7 хоногийн лук бүрдүүлээд ирсэн байгаа. Тэгээ хэдүүлээ намайг ямар лук бүрдүүлсэнийг хамтдаа харцгаая. За энэ ингээд миний нэгд өдрийн лук. Ерөнхийдөө болвол ийм эмэгтэйлэг дараахан хэрнээ дэгжин тиймэрхүү юмыг бүрдүүлэхийг хичээсэн. Миний хамгийн дуртай зүйл болохоор юм сандаалнууд байдаг. Би яг юм сандаалны маш их хоббитой. Ер нь битүү гутал, зуны гутнуудаас ер нь их битүү гутал бол баг байдгүй. Бүх ихэвчлэн дандаа сандаал өмсдөг. Энийг би сүүлд шинээр авсан юм. Тэгээд энэ цэнхэр цамц юу бөхтэй маань амар гоё хосолж байгаа болохоор энэ лукийг би ингээд нэгд өдрийнхөө лук болгож танилцуулж байна. Эмэгтэй хүн л болсон хойно энэ дээрээ мартаж болохгүй нэг юм байгаа. Энэ нь бол мэдээж гар цүнх. Яг энэ дээр би уг нь цагаан өнгөтэй цүнх үүрмээр байсан боловч цагаан өнгөтэй цүнх байгаагүй. Гэхдээ хамгийн зохицож болох үс цүнхээрээ энэ цүнхийг сонгож авчирсан. Тийм дээгүүрээ бариун хувцтай ийм урт юбктэй учраас том цүнх үүрх юм бол нэвсийсэн харагдаж магадгүй учраас ийм жижигхэн хөрхөн цүнх үрээд ингээд миний лук маань бүрдэж байгаа юм аа. За одоо хэдүүлээ миний 2 дахь өдрийн лукийг сонирхолцгоо. Энэ лук болохоор миний 2 дахь өдрийн лук байна. Би нэг иймэрхүү төрлийн хувцас өмсдөггүй. Гэхдээ хаяада нэг тийм нөгөө хүнээс ирэхээрээ өмсөж гардаг тийм төрлийн хувцлалт байгаа. Ер нь бол миний хувцлалтууд ихэвчлэн ийм энгийн байдаг тийм хувцснууд байдаг. Тэгээ өнөөдөр та хэд болохоор би өөрийнхөө бас нэг ийм хаяа нэг алцганахаараа өмсдөг төрлийн хувцснуудаа сонирхуулахаар ийдсэн. Тэгээд ихэвчлэн ер нь яг нэг тийм амьд үжмийн тоглолт үзэхгээ явж байгаа юм шиг харагдаж байгаа байх гэж би бодож байна. Би тэгж бодож энэ лукийг бүрдүүлсэн юм. Тэгээ ингээ энэ цамцан дээр ингээд ингэрэн айгүй юм том онгорхой болохоор хүзүүний альчуур ингээд зүүчих юм бол илүү ингээд чимэг болоод өгдөг. Тэгээд Мартинс маань өөрөө урт төрөйтэй энэ дээрээ ингээд урт төрөйтэй оймс өмсчгөр илүү бас нэг юм биенийг ингээд дэмнээд байгаа юм шиг болдго. Шортны маань хувьд болохоор энэ миний бараг 10 жилээс хойш өмссөн жинсэн өмд маань байсан. Тэгээд зориг гаргаад энэ хүн өмдийг тайрч шорт болгосон байгаа. Тэгээд энэ дээр миний хамгийн дуртай гоё юм нь болохоор энэ тэлээ. Тэлээ маань ийм зүрхэн хэлбэртэй ийм тэлээ байгаа. Тэгээд ер нь ийм мөнгөлөг юмнууд орсон болвол ихэвчлэн мөнгөлөг аксессуар юм уу цүнхэн ч гэсэн ийм мөнгөлөг оруулахтай байвал би зүгээр гэж боддог. Миний цүнх болохоор энэ цүнх байгаа. Тэгээ цүнх маань өөрөө жоох ийм саарал туяатай тэгээ ийм төмөр мөнгөлөг оруулахтай учраас миний өнөөдрийн луктэй маань маш гоё зохицож байна. За энэ лук маань болохоор миний 3 дахь өдрийн лук байна. Ерөнхий улаан өнгийг тодтгож өгсөн тийм лук байгаа. Энэ цамцыг бол би нэг байнга өмсөж чаддгүй яа. Тэгэх юм бол амар тод өнгөтэй болохоор байнга өмсгөр хүмүүс намайг нэг цамцтай гэж бодчихно гэж байна. Тэнгүүтээ улаан өнгөтэй энэ сандаал, энэ цамц хоёрыг ер нь бол би бүр яг хамтд нь өмсгөж зориулж авч ирсэн. Гэхдээ хөлөнд айгүй эвгүй болохоор бас нэг тийм хүссэн үедээ өмсөж чаддгүй. Ер нь маш ховор лукээ та бүхэнд харуулж байна. Энийг ингээд өмдтэй ч өмсөж болно, юбктэй ч өмсөж болно. Тэгээ яг ийм джинсэн өнгө орж ирэхээрээ бас илүү ийм энгийн хэрнээ хөөрхөн харагддаг. Цүнхний хувьд болохоор миний бас 10 жилээс хойш үүрж байгаа ийм цүнх байгаа. Тэгээд яагаад энэ цүнхийг сонгосон бэ гэхээр энэ цүнхний маань энэ жижигхэн оруулга дээр нь ийм улаан ийм энийг ч одоо өгдөглээ цүнхний нэг юм улаан өнгөтэй болохоор энэ луктэй маань бас илүү зохицох юм болов уу гэж бодоод энэ цүнхийг сонгосон. Яг хөө ингэж барихгүй гэр ингэж үүрж хэрэглэнэ. Эмэгтэйлэг, тийм залуулаг, тэгснэ хэрнээ юм энгийн, дэгжин лук бүрдүүлэх гэж хичээлээ. За энэхүү лук маань болохоор миний 4 дахь өдрийн лук байгаа. Тэгээ ерөнхийдөө бол илүү жоох юм
mature ч юм уу тийм эмэгтэй хүн шиг харагдах үед тийм лук гэж хэлж болно. Тэгээ энүүн дээрээ болохоор дан ганц яг ингэхгүйгээр дээгүүр нь хүрэн жакет өмсөн. Цагаан өнгийн топтой болохоор энэ бор өнгийн жакет айгүй хөөрхөн харагддаг. Тэгээ жоохон ингээ ханцуу манцууг нь бас ингээд өгвөл бас зүгээр. За тэгээд энэ лукэн дээрээ нэмээд цүнх байгаа. Энэ цүнх маань өөрөө бас ийм бор цагаан оруулахтай болохоор энэ лукэн дээр маань их гоё зөгцөж байгаа гэж би хувьдаа дүгнэж байгаа. За өсгийтэй гутлын хувьд болохоор ийм гурвалжин хоншоортой битүү ийм гутал өсгийтэй гутал байгаа. Тэгээд уртал нь болохоор ийм алтлаг шар голдон өнгөтэй болохоор цүнхний маань осор болон энэ гаднах бор бэж өнгөтэй маань илүү гоё зөгцөж өгч байна гэж би бодож байна. Энэ дээрээ би аксессуарн дээр илүү юм голдон өнгөтэй эмэг зүйлт зөөх ёстой байсан боловч тэрийгээ би мартаад ирчихсэн. Тэгээд нэг тиймэрхүү л байна. Ер нь бол аксессуарн дээр би нэг тийм амар ач холбогдол бас өгдөггүй. Гэхдээ халтлаг өнгөтэй юм өмссөн бол сольд зүүдэг. Намайг илэрхийлэх зарим зүйлсүүдийг бол би бөгж гэж боддог. Гэхдээ бөгжнүүдээ ч бас мартчихсан. За энэ лук маань болохоор миний 5 дахь өдрийн лук байгаа. Мэдээж найзуудтайгаа гарч орохдоо шоудахтаа өмсдөг хувцлалт гэж хэлж болно. Нэг тийм амар онцгойлоод байх сүртэй хувцлалт биш хэрнээ. Айгуу тийм ямар гэх вэ? Нэг тийм та нар мэдж байгаа. Тийм лук байна. Тэгээд энүүн дээрээ ингээд дан хар хувцастай учраас хар цүнх үүрчих юм бол жоохон уйтгартай болж магадгүй гэж бодоод ийм хөөрхөн жижигхэн бараг пенал шиг ийм жижигхэн цүнх өөрсөн. Тэгээд уусаа шоудахтаа нэг олон юм авч гараад байх хэрэггүй байдаг учраас жижигхэн цүнхэн дотроо уруулын глоссо хийгээл ер нь гараа явахад болно. Тэгээд нуруу онгорхой ийм лук байна. Би яг өмнөх нэг өдрийн лук дээр хийсэнчлэн надад ихэвчлэн ийм уртал нь онгорхой ийм сандалнууд амар их байдаг. Тэгээд зуны улиралд бол сандал яг бүх төрлийн хувцлалтан дээр аюу гой зөгцдөг болохоор би сандалнуудад дуртай. Тэгээд дээрэс нь 100 хуруугаа гаргах боломжтой ганц улирал учраас ер нь бол сандалнууд ихэвчлэн өмсдөг. Тэгээд иймэрхүү төрлийн ийм сандалнууд бол яг би эмэгтэй хүн болгонд яг байх ёстой сандал гэж боддог. Яагаад гэх юм бол ийм хар сандал бол яг арга хэмжээ эсвэл зүгээр энгийн үед бүх төрлийн үед өмсөх боломжтой байдаг учраас иймэрхүү хар сандал бол заавал байх хэрэгтэй гэж би боддог. За энэ Mac энэ топны хувьд болохоор ийм ингэртэй тэгээд артлист гэрээ монгорхоо болохоор ийм цээжин талыг ч юм уу мөр хэсгийг болон ийм цээж хэсгийг бол айгу тийм эмэгтэйлэг хөөрхөн харагдуулдаг. Тэгээ ер нь бол шууд хэлэхэд ийм гоё хөхтэй харагдуулдаг тийм топ болохоор энийг өмсөх айгу дуртай байдаг. Өмдний хувьд болохоор энүүгээрээ ийм оноотой тэгээ ийм эртүүцэн материалтай ийм унсан өмд болохоор бас хөлийг айгу гоё юм урт харагдуулж өгдөг гэж би боддог. Тэгээ сандалтай нэмээд ер нь ийм онгорхой ийм өмдийг яг ийм намхан ултай гутлан дээр өмсөх юм бол айгу тэнэг харагдаад идэв миний хувьд. Тэгээ ер нь дандаа өсгийтэй гутлан дээр өмсөх юм бол хөл маш гоё урт харагдана. Миний 5 дахь өдрийн лук нэг иймэрхүү байлаа. За энэ лук маань болохоор миний хагасаа өдрийн амралтын өдрийн лук байгаа. Ихэвчлэн хагасаа өдрийг гадуур явж өнгөрүүлдэг учраас би энэ дэвтэйхэн сул чөлөөтэй болон хөлөнд тухтай гутлыг өмсөхийг хичээдэг. Бас яг нэг тийм энгийн бас харагдахгүй байгаа зү. Ингээд ногоон өнгийн подол ер нь сүүлийн үед амар юм тод өнгөтэй хувцснууд өмсөхийг их хичээдэг болсон. Тэгээ ногоон өнгийн подолко би уг нь пүүцтэйгээ хослуулсан. Гэхдээ өмд маань урт болохоор жоохон харагддгүй. Гэхдээ би та хэд харуулъя. Ингээд пүүцний маань артал нь бас ногоон өнгөтэй. Тэгээ тийм болохоор подолктой маань зогцож байгаа гэж би хувьдаа дүгнж байгаа. Миний энэ цүнхэн дээр болохоор сая сүүлдээс нөгөө лабубугийн модонд ороод байсан шүү дээ. Надад лабубу бол асар царай муутай харагдаад ер нь авах хүсэл бол огт төрөхгүй байсан. Тэгсэн чинь энэ нөгөө Cry Baby гээд
Powerpuff Girls-ын яг энэ нь бүр амар хөөрхөн харагдаад тэгээ би яг цэнхэр нь гарч ирээсэ гэж залбирсаар байгаа цэнхрийг нь хүчээр гаргуулж авч байсан юм аа. Яагаад цэнхэр нь гарч ирээсэ гэж хүсэжсэн бэ гэхлээр надад яг энэ Powerpuff-ын Bubbles-ын шивээс нь байдаг. Тэгээд хослуулаад цэнхрийг нь маш удаан мөрөдж авсан байдаг юм аа. Тэгээ энэ дээр бол уруулын глосс өлгөөтэй байдаг. Тэгээ ингээд ер нь тод өнгөнүүд хоорондоо амар гоё зөгцдөг юм байна лээ. Ингээд цэнхэр, ягаан, шар, ногоон хэрнээ ерөөсөө хоорондоо зодтолдохгүй байгаа байхгүй юу. Гэтэ ийм жижиг одоо ийм тал чимэглэлүүд болохоор бас илүү зөгцөж иж магадгүй гэж би бодож байна. Ийм одоо юу гэдэг лээ богино судалтай өргөн джинс. Энд чинь одоо баг хүн болгоны шүүгөнд байгаа өмд байлгүй дээ. Сүүлийн үед бол хүмүүс нэг скини джинс өмсгөө болоод юм сул өмд өмсдөг болсон. Тэгээ яг тэр үед нь би трендээ дагаж энэ өмдийг худалдаж авч ирсэн юм. Энэ бол миний цайны ганц сул джинс. Baggy джинс гэдэг лөө. Тийм. Тэгээд гутлын хувьд болохоор Adidas-ын ийм кет байгаа. Хөлөнд маш эвтэйхэн гадуур хідэн цагч алхсан холгож, тулж юм уу тухгүй байдал үүсгдэггүй болохоор энэ гутлынхаа ер нь хол явах гэж байгаа үедээ өмсдгөө. Ер нь өсөө тайрснаас хойш надад яг ийм эмэгтэйлэг, охинлог, иршүүд ч юм уу, сул чөлөөтэй бүх төрлийн хувцснууд ер нь амар цохиод байгаа. Яг урт устай байхад болохоор ингээд жоохон сул хувцс өмсөх үедээ өсөө боодох ч юм уу нэг тиймэрхүү юм гардаг байсан бол одоо бол бүх цаг үед яг нэг ижил үстэй, нэг ижил мейкаптай, хувцснууд нь л өөр. Гэхдээ бүгд амар өөрөөр харагдаж чадах үстэй юм. Тараа. За энэ лук маань болохоор миний хувьд би нэг ийм жоохон иршүүд хувцас өмсчгөр цаанаасаа нэг юм эргэтэй юм шиг аашлаад идэг юм. За энэ лук маань болохоор миний бүтэн сая өдрийн лук байгаа. Бүтэн сая өдөр бол би нэг гэр орноосоо нэг гараад байдгүй, гарлаа гэхэд тэг хүнсний дэлгүүр ч юм уу хүнсээ цуглуулах зорилготой ч юм уу тийм ойрхон гардаг. Тэгээ ойрхон гарахад бол нэг амар сүртэй хувцлаад байх шаардлагагүй учраас нэг иймэрхүү байдалтай байд юм дөө. Жүжигчин Адам Сандлер ах бит хоёр ер нь бол бүтэн сая өдөр их төстэй харагддаг байж магадгүй юм. Тэгээ ер нь нүрээ будаагүй явж мавдаг болохоор би хөвчлэн бас сарвчтай малгай өмсчихдээ. Сарвчтай малгай өмсгөөр надад нэг тийм ийм хамгаалагдсан юм шиг мэдрэмж төрдөг. Тэгээд мэдээж хүнсээ цуглуулахдаа байнгын уут аваад байж болохгүй болохоор мангар том төвд байна. Маш том. Энийгээ өөрөө сайхан дэлгүүр орно шүү дээ. За тэгээд саксны шорттой байна. Энэ шорт болохоор би яг хуучин даатгалын компанид ажилладаг байхад даатгалын саксны тэмцээнд орохдоо авч байсан тийм шорт. Түүнээс хойш нэг ч удаа өмсөөгүй. Тэр одоо ингээ миний гэрийн хувцас болсон. За тэгээд энэ Spider-Man-тэй подолкны хувьд болохоор би энийг бүр хүсэж бүр олон сонголтын дундаас шигшиж сонгож авсан юм подолк байдаг. Яагаад Spider-Man сонгосон бэ гэхээр ер нь Marvel-ийн кинонуудаас миний яг цорын ганц бүтэн үзэж дуусгасан цуврал. Тэгээд надад амар таалагдсан учраас би бас Spider-Man-ийн шивээс хийлгэж байсан. Яг бас яг таг Spider-Man шивүүлчүүд бас айгүй инээдтэй харагдах учраас жоохон тэрийг төлөөлүүлээд ийм зүрхэн хэлбэртэй хаалсны тор шивүүлжсэн. Яагаад сандаалн дээр омс өмссөн бэ гэж гайхч швэж магадгүй. Би өөрөө ч мэдэхгүй байна. Зүгээр ингээл гараа ивчдэг. Гоё л харагдаж байгаа. Нэг тийм муухай юм бол байхгүй. Их муухай бас харагдахгүй байгаа бидтэй ер нь. Тамирчин юм шиг тийм. Тэгснээ бас нэг гэртээ байгаа юм шиг. Юмдгүй ер нь бол энэ лук бол миний хамгийн дуртай лук. Хамгийн тухтай, хамгийн дуртай, хамгийн гоё юм байна. Йоо. За ингээд миний outfit of the week энд хүрээд дуусаж байна. Миний 7 хоногийн бүрдүүлсэн луктэй маань цуг байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд цааш тааж гэсэндээ хамт флаштай цуг байгаарай. Баяртай.